Төрийн их хан хуурч. Цэнгийн нэгшгээр орнуудын нууцын дайснаа Монгол улсын соёлын төлөвлөлтийн ардын жижигчин Хэлбичин шинжлэх ухааны доктор профессор Төрийн хан хуурч Цэнгийн зэн дөржлөлийг өнөтгөн мөрөн затья. Асамтгийн жон. Дэлхийд суутай Монголын говь нутаг. Нүд алдам Эрэм тал. Энэ нутаг бол хүн төрлөختний мянган жилийн түүх соёлын өлгийн нутаг байсаар эдүгэ хүрчээ. Энд морин хуур хэмээх хоёр чавтас хуур үүссэн домогтой. Талын монголчууд морин хуурийнхаа гişгээр тэнгэр газар, гол горих, уул ус, хүн ард хангай дэлхийгээ уяраагаа зогсохгүй. Тэмээ малаа уйлуулан номхруулдаг хосгүй өвдөстөн билээ. Цэрэн дорж хүү ээжээсээ энэ авьяасыг өвлөн авч морин хуурийнхаа хамт нэгэн насыг илээж авна. Морин хуур, цэрэн дорж хоёр ихэр төрсөн ч гэлтэй. Бор толгодын дунд орших төрсөн нутаг Өмнө Говь аймгийн Баян овол сумыг зорин ирэхэд Балчир багын андууд нь аанал угтан залгана. Монгол улсын албан жуулчин зарим дэрж байгаагүй би хөөхд ахын цагаас нь Баян овол сумын налих багт сурч байсан цагаас нь хэлээд мэднэ. Энэ ажил амьдралын хувьд юм л байвал хийж идэг, морин тэргээр ус сууж илээдэг, барилгад шавар зураад байшин барьж илээдэг. Монгол улсынхаа хөгжлийн төлөө залуугаас өнөө хүртэл ажиллаж байгаа манай сумын бахархал, манай сумын ард түмний одоо төрийн дээд чиглэлийн авсан хүмүүсийн хамгийн дээд цол ардын жижигчин, ардын гавьяат ийм хүн байгаа. Дон үлэн тэр үеийн хүүхдүүд дон үлээж байж энэ хоолнд орох цагт дон үлээж юу яадаг тэгэл тэр олон хүний өөрөөхт ажлыг ганцхан хийж ил байсан үе шүү дээ тэгээ. Тэр дөржөө. Гота зүгэл хөөхдөс нь яхан цаглахгүй хөөхдөс нь насаа зүгэл хөөхдөс. Хөөхдөт нь тийм нэг 5 хошуу давуугаар бид моролдод ихэд нэг 5 хошуу хийцэн гэртэн зүт. Нэмэгтэй ногоон тэртээ цэнхэр тэртээ байсан байдаг байсан баха. Цэрэн дөржөтөд нэг ангид байж илсэн. Цэрэн дөржөд хоёр одоо баг залуунаснаас ойр дотн үерхэж тоглож эрхэлж утсуудын нэгэ. Нэгдэл гэж байхад чинь машин тэрэг байхгүй. Ганц хоёр хүн машинтай байла. Тэгэхээр ч одоо тамийн тэргээр уцаадаг байсан. 2-3 метрээс л тамийн тэргээр одоо бүх сумын төвийн айлууд албан газрыг усаар хангадаг байлаа шүү дээ. Энэ ажилд бол манай цэрэн дэрж бас л зүтгэж ард түмний төлөө
бие хүчээр зориулж явсан залуу насандаа тахизошги мэдэглэм майдаг мацгийн манхан нэлсэндэ тахин бэршиг сэргэлцэн майдаг саги битүүшүүгэда эрдэт сайхна тэмээ сурга өсгөж наллам малгайда. За би бага залуухнаа энэ хотгоноос мал услах хойд дэнжин энэ өрх айлуудын ус зөөх ийм ажилтай байдаг байлаа. Тэрэгний алга мөр омбиодо анхавал энэ тэрэгд сургасан. Хөдөөгөөс хамбагдаад ирсэн тийм өөрхөн алга мөр байсан. Бэртээгөө ижил дасал болсон тийм байдаг. Тэрний үгүүл одоо манай намайг өглөө барих гээд очиход л өөдөөс зогсож байдаг. Тийм одоо ижил дасал болсон мөр байсан. Нүүдэлчин монголчууд унсан газар угаасан устайгаа хувийн холбоотой өвөрмөц ард түмэн. Би одоо өмнө Говь аймгийн Баян Овоосон байхаан 3 дугаар багийн нутаг манай гэрийн одоо байж байгаа буйрандаараа би ирээ сууж байна та. Би айлын 6 дахь хүү болж төгсөн. Хүн өссөн төгсөн нутаг гэдэг их сайхан. Хуйдарсан газартаа иргэн очвол говийн ангамл газар хадуу хайр чулуу торов шиг зөөлөн болж өлгийдэн авах мэд сайхан мэдрэмж төрнө. Төрсөн газар тоонот минь үү. Цэрэн дорж чинь тэгэхэд ийм уяатай. Өнөө бүрэнгийн дашин юм гээд нөө ихри өрөөсөн хүний ганц хүүхэд багчууд байхгүй. Цэй гэд нэг авгаатай байсан байхгүй юу? Тэгээ манай гэрээс 100 хойно нэлээ ард тэдний хоног уучраас тэмээний зэл нэг тэр бууцгүй газар гэрээ барьсан байсан. Тэгсэн чинь тэр дээдээ гэдэг байсан бид нар өндөр баваа гэдэг байсан дашин юм гэдэг. Тэгээд зэлэн дотор тэмээ сааж явахт нь цэрэн дорж минь нөө уяагаан алдуураад хонтой айлуулаад хотны яг ойрхон зэлний захад байсан чинь уяан алдуураад зэлэн дотор уяагаан чирээ мөлхөж явсан юм байлээ. Тэгсэн чинь дээдээ хувинтай сүйтэйгэн бариад гэртээ очсон гэж байгаа. Цэрэн доржийг. Тэгэл бажаагийнх нүүхтэн шин төрсөн хүүхэдэн тэр аваад том хүүхдүүдээ аваад нүүхтэн цэрэн доржийг би ч энийг аваад яах вэ гэд оршичаад явсан. Цэрэн дорж тэгээд тэдний уяатай үлдээсэн. За ах маануудад багасаа ажлыг гололгүй янз бүрийн ажлуудыг одоо хийж тэгээд энэ хөдөлмөрснийхээ үр дүнд өнөөдөр одоо ийм сайхан ардын жүжигчин гэсэн ийм өндөр сайхан гавьяа шагналтай ийм орон нутгаас төрсэн ийм мундаг ахтай байгаадаа бид бүхэн бүгдээрээ бахархдаг. Нутгийнхан гэдэг бол одоо элбэг сайхан одоо ухаан тонууд байдаг. Цэрэн дорж миний ханы дүү юм мэдэн цэцгтэй дөхөдөөсөндөг тэгээд одоо бол сайхан явж өстэй сайхан ерөөлч махтаа ачуулсан тэр өндөнд их баярлдаг юм бэ. Тэгээд яг манай аав өдрийн ярьж байснаар бол ер нь манай удмынхан их хурдан морьтой их дууч хуурч улс байсан гэж ярьд юм билэ. Манай одоо цэрэн даржихыг бүр нөгөө багад нь ээж нь өнгөрсөн учраас одоо эгчтэй өргүүлсэн. Тэгээ тэр өргөж авсан эгч маань цэрэн эгч маань маш сайхан одоо морин хуур тоглодог тийм авьяаслаг эмэгтэй байсан. Тэгээд тэр дашнам ахын хэлээ тий цэрэн гэдэг тий. Тэгээд тэр дууч бүжигч тэгээ уртын дуу маш сайхан дуулдаг. Одоо эднэр баг бүгдээрээ нийлээд ингээд сумын концертын дээр баг залууд аягүйсэл дуулж байсан байж магадгүй 4 юм зураг байдаг. Тэгээ ер нь их оюун ухаан сэрэг одоо сарвал сэтгэлгээтэй бэлэн цэцэн үхтэй ийм өвөг дээдсийн удам юм байна гэж бод одоо биднээс бахархаж байгаа. Энэ хуучин одоо театрууд соёлын ордны тэр шин тэр барилга 1959 онд ашиглалтанд орж хүлээж авсан
энэ барилгад одоо орж ирсэн анхны уран бүтээлчдийн нэг гэж болно. Тэрэн дэж байгаа бол 1961 оноос 1975 он хүртэл сургуульд явах хүртэл одоо манай аймгийн соёлын ордонд жүжигчнээс аваад соёлын ордны даргын ажлыг хүртэл одоо дэвшиж хийсэн ийм уран бүтээлч, сайн зохион байгуулагч, аймгийн соёлын ордонд байхдаа анх үлгэрийн танхим гэдгийг байгуулж говийн нутгийн одоо ардын язгуур үлгэр туйлс магтаал энийг цуглуулж ингээд уран бүтээл хийж ерөөх магтах цэцлэн хэлэх энэ одоо уламжлалт өв соёлыг дэлгэрүүлсэн энэ эхийг тавьсан ийм уран бүтээлч байгаа цэрэнд орж байгаа бол дандаа борон талаас нь энэ гардаг байсан програм байна. Янз бүрийн үйлдэл хөгжөлт хийж хамт олонтойгоо аюултай сайхан ийм байсан. Тэгээд энэ тайзнаасаа Монгол Улсын их сургуульд орсондоо зүүнаас уламжлан ирсэн ардын аман зохиол, туйл, ерөөл магтаалыг үүсгэн хөгжсөн үүх түүхээс нь нэгтгэн судлах шаардлагатай гэдгийг ойлгосон цэрэнд орж улмаар их дээд сургуулийг зорж аялгуул сайхан монгол хэлээ судалж ардынхаа өв соёлыг авч үлдэх авдарлан хадгалах өвлөн үлдээ хүйсэд ийхүү шамдан суралцжээ. 75 онд Монгол Улсын их сургуульд орж суралцахдаа анги хамт олонтойгоо дөнгөж хөдөөнөөс ирсэн охин танилцж байсан. Үнэхээр сайхан, энэ дотор хамгийн ахмад нь болох цэрэнд орж ах маань бидэнд одоо үлгэр дуурайл үзүүлсэн үнэхээр хүндтэй сайхан хүн байсан гэдгийг одоо бархан дурсаж судлаа. Жижигхэн 18 настай байгаад цэрэнд орж ах маань 36 настай мундаг том ах байсан. Тэр үед би энэ хүний өөртөө зүрхэн талдаа хадгалж явдаг. Ногоо өнгөтэй тийм морин хуурны толгоогоор нь тоглох гээд тэрийг булаацалж явсан хүн байгаа. Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын багш Бор гэдэг нэг багш байдаг байсан. Тэрнээс их сургуулийн бүх оюутнууд бас бэрхшиж айдаг байсан. Тэгээ нэг өдөр би хичээлдээ Бор багшийнхаа хичээлээ сосорчоод ангийнхаа үүдэн дээр зогсчихсан чинь цэрэнд орцын ах маань цэнгэр дайланбаар ууд хийдсэн. Тэгээ морин хуураа бариад бас хосорчхад хүрээд ирсэн. Хоёулаа одоо яаж багшигаа аргалах уу, юу гэж хэлэх үү, ямар шалтгаан хэлэх үгээд хоорондоо ярьж идэл. Гинт морин хуурна нэг хаалга зогсон чинь багш за ор гэд дуудсан. Би тэр шууд ороод за та хоёр яагаад хичээлээс хосорсон гэсэн цэрэнд орж яах. Би үлций жаргалд нэг 2 3 татлаг доор ор зааж ягаад тэгээд хосорчлоо гэсэн. Тэгээ багш маань намайг чи яаж сурсан уу гэсэн чинь би одоо л эхэл сурч байна гэж хэлжээж үлээ. Тэгээ би хоёр суух явах. За одоо дахиж хичээл ингэж авсарч болохгүй. Ер нь цэрэнд орж чи морин хуураараа хоол олж идэх юм уу? Эрдэм ном сурч хоол олж идэх юм уу? Сууцгаа гэдгсэн. Тэгээ битээр явж явах замдаа цэрэнд орж явах ширээнд ойртохдоо би морин хуураараа хоолж олж идэндээ. Би морин хуураараа хоол олж идэндээ гэж хидээ сууж яаж билээ. Ах маань нэг бас нэг оюутан багтаа 4 ханта гэрт амьдарч ирсэн. Тэгээд одоо манай ангийн нэг манай группийн бид нар бол манжилны групп байсан. Тэгээд цэахтагаа гэрт нь очиход 4 ханта гэрээ бараг өргөж авахд өгсөн. Бүр ороод нэг 7-8 хүүхэд орсон чинь ерөөсөө тэр гэр нь пэг дүүрсэн байхгүй. Тэр одоо хүртэл би одоо сэтгэл дэх дотны 18 настай хүүхэд байсан байхдаа одоо тэгэл 2 дугаар курсээс ахтайгаа хамт аж ахуй дээр очиад урлагийн тоглолтыг хөтлөхгүйд ингээд очиход зам зуур нүмер нойлог нь ямар сайхан аав шиг минь ах шиг минь тийм сайхан ийм зөөлөн дулаахан яриатай түшигтэй тэгээд одоо ингээд бодоход
цэрэнд орж ах оюутан ахвасаа л тэр ерөөлийн маш олон төрлөөр одоо номоо бичээд энэ их нүр их хөдөлмөр тууштай шантаршгүй хичээнгүй энэ хөдөлмөрийнхөө үр дүнд соёлын гавьяат болоод ардын жүжигчин болоод ингээд төрийн хан хурш гэдэг ихэнх сайхан одоо нэрийг зөв хүртэл маш их хөдөлмөрснийг одоо үгээр хэлж баршгүй юм аа. Цэнгийн цэрэнд орж байгааг би жогоо хүүхэд байгаасаа эхэлж энэ хүний авьяасыг бас их сонирхож сонсож Алтан говийн магтаалын 11-2 настай байхдаа чийжилж байлаа. За энэ хүн Монголын их хэл аман зохиолын төрөл болсон ерөөл магтаалыг Монгол улсад нутагшуулж дархлааг нь бий болгон хадгалахад үнэтэй өв нэмрээ оруулсан. Зэй Улс Монгол орны уламжилжигсэн баяр үеийн үеэс дээдэлсэн үндэсний их баяр өнөөдрийн сайн өдөр өргөн их цэнгэлдэх хүрээлэн далаг цэцэг шиг жигдэрэ дагуу тэнгэрлэг харагдаад багтаж байгаа сэтгэл нь баяр хөөрөөгөөс гасан 9 хөлт тугаа ерөөлийн дээдээ сүсэлсэн үйлсэн дэлгэр та нарын минь үндэсний хаан их баяр наадамда мандаж байгаа нар шиг магнай тэнгэр сууж байна. Төрт Монгол орн төвшин сайхан дэвжиж урд хожид байгаагүй уршлах хөгжлөн дэвжиж марин хуурын хаан аялгуул Монголын хиймэр сэргэж угаас баян Монгол минь уужим азаас дуурсч дуулан дуулаад уйдамгүй уртын дундаа жаргалтай дуулан мэнхэн хорвоод Монгол улс мөн коршном. За манай Өмнөгов аймгийн Баян Овоо сумын харьяат Монгол улсын төрийн хан хуурд сэрэнд орж байгаа маань энэ өмнгийн шаргал говь нутгаас төрж за жил болгон энэ төрийн хан хуураа өгүүлж өгдөгт бол манай говийн ард түмэн бол үнэхээр бахарч байд юм аа. Тэгээд сэрэнд орж байгаа маань энэ Монголын морин хуурын хөгжлийг олон жил авч явж байгаа морин хуурыг Монгол улстай хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд бол үнэтэй өв нэмэр оруулсан гэж үздэг. Монгол айл болгонд энэ морин хуурыг залах энэ Монгол улсын ерөнхийлөгчийн шийдвэрт бол сэрэнд орж байгаа маань одоо их нөлөөлсөн гэж бид үздэг. Тэгээд сэрэнд орж байгаадаа болон морин хуурыг дийдэлдэг нийт монголчуудаа улам их одоо сайн сайхныг хүсье. Ер нь Өмнөгов аймгийн хөгжил сэтгэлтийн төлөө, хүн ардын сайн сайхны төлөө, урлаг соёлын салбарт бол их зүйлийг бүтээж хийсэн ийм одоо гавьяатай хүн байгаа. Ер нь Өмнөгов аймгийн хувьд ардын цалтай 2 хүн байдаг. За энэ маань болохоор манай ардын жүжигчдаа сэрэнд орж авах маань за мөн одоо ардын багш, отгон сүрэн багш маань бас мөн одоо Баян Овоо сумын ийм одоо 2 ардын цалтан бол одоо Өмнөгов 2 ардын цалтан бол Баян Овоо сумын уул иргэд байгаамаа. Цэнгийн сэрэнд орж бай хөрөлцөн ирсэн байна. Бадаг шүлгийг ингэж үгээ зохиолж хуурийнхаа нар босоо монгол үчлэгээ бичгээрсээс энэ сайхан мөрөн хуурыг театрын хамт олон гардуулж байна. Хүрээ. Сайн хөө 1984 онд Өмнөгов аймгийн соёлын ордон хөгжимчгийн театр болгон Говийн аяд концерт Эсвэлгийн мартагдшгүй 3 жижиггээр нээлттэй хийж байсан. За 105 орчим орондоотойгоор хөгжимчийн театр маань 1984 онд үйл ажиллагаа эхэлж байсан. Энэ өрнөлтний түүхтэй манай оронд жилбэр зохиогддог аймагуудын соёл урлагийн 10 хамаг нь аймаг орны ажил үйлс урлаг соёл хөгжил мандлын тайлан дуулуурын баяр соёлын баяр болдог. (1990 оноос өмнө Монголын бүх ард түмнийх наадам гэж явдаг байсан. Тэгээ 1991 оноос хойш ардын урлагийн их наадам гэж явдаг. Тэрний нэг одоо гол онцгой төрөл нь одоо за тэгэл уртын дум морин хуур, ерөөл магтаал. Тэрний гол төлөөлөгч нь энэ цэнгийн сэрэнд орж гой. Өмнөгов аймгийн харьяат хүн.
тэр бүх наадамд оролцоод зөвхөн хуур биш тэр ерөөл магтаал гэдэг бол бас их өөдөн өргөсөн удаа юм байгаа шүү дээ. Тэгээд өөрөө тоглоод тэгээд тэр хилгээ зохиод тэгээд хийнэ гэдэг бол бас асар өндөр авьяастай гэж үзэж байна. Одоо бас 22 жилийн өмнө 2002 онд ерөнхийлөгч Баг Баяндын зарлиг гарч морин хуурыг одоо дээдлэн дэлгэрүүлэх, түгээн дэлгэрүүлэх одоо залах гэсэн ийм одоо сурч мэдэх гэсэн ийм зарлиг гарсан. Монгол түмэн бомбар зүүнний үеэс уламжлагдсан ирсэн ардын хөгжим энэхүү зэмсгийг айлгын явар үргээд хэмээн орон гэртэн хүндэтгэлтэйгээр дээдэн давхаар ирсэн байна. Харин энэ бүлэгдэл өнөөдөр төрийн албаны албан ёсны хүндэтгэл боллоо. Жилбэрийн цагаан сараар Аттайсан ханы өргөнд төрийн хан хорыг тал радио телевизээр хор хөгжмийг эсвэлж явах тухай нэмэлт өөрчлөлтийг төрийн ёслолын журамд оруулах болсныг энэ үеэр нийтэд тоолох юм. Энэ өргөн хүндэтгэлтэй ёслолын ажиллагаанд ардын дэвшин төрийн шагналт өвгөн хуурчид ямин гойроод төрийн тэргүүнээр там баяр хүргэж сэтгэлдэн хуваалцсан. Монгол иргэншил баяр урдаг оюун сэтгэлгээний нандин өвлөмжлөлийг хадгалан хамгаалах зэрэг дэлгэрүүл төрийн бүтэц совхон сурталчлах замаар ард түмнийхэн үндэсний ухамсар оюуны зарцуулаад батгах нь Монгол төрийн оюун бодлогын нэг үндсэн зорилго байна. Манай ард түмний арга дэлхийн гүн сэтгэлгээ Монгол түмний оюуны соёлын хосгүй сад үзэгдэл хэвшиглэн хасаж явах марын хуурн манай үндэсний соёлын маргасгүй хөвмөр. Монгол хүн мориндоо хайртай, молор эрдэнэ хуурандаа хайртай. Эгшигт зандан хуур минь эрхэд төрийн хон ордноос айл бүхэнд уянгалан дуурсах аялгуу төгс хөгжин билээ. Хууртай айлыг бүтэн айл, хуургүй айлыг хугас айлч гэдэг. Монгол хүний хиймрийн аялгуунд, морин хуурын сүлд аялгуунд гэрийн тон жавар арилж гэгэн жаргал дэлгэрч байх болтугай. Цаашдаа морин хуурыг ард түмний оюуны соёлын их өв болгон хөгжүүлж, олонний хүртэл болгож, дэлхийд дахинд 2 явцдаас энэ хосгүй хөгжмийн зэмсгийг сурталчилж, Монголын соёлыг дэлхийд түгээхэд морин хууртай холбоотой бүх хүн хичээн зүтгэж ажиллана гэж би найдаж байна. Тэр зарилгын дагуу морин хуурын тэлээ хичээлийг тухайн үед явуулж гисэн юм а. Яг ард түмний дунд өвлөн ирсэн юм шав сургалтаар тэлээ хичээл эхлээд хөргий гэж ингэж шийдсэн юм а. Тэгээд одоо манай ардын жүжигчин цэрэнд орж хуурч тухайн үед энэ хорооллын байранд байсан. Тэгээ бид нар цэрэнд орж гадаар очиж ийм санал тавьсан. Ингээ та одоо манай нэвтрүүлгийг ингээд тийм ээ одоо энэ тэлээ хичээл зааж өгөөч гэсэн энэ хүсэлтийг гаргасан юм а. Тэгээд цэрэнд орж бол маш сайхан илгэсгээр хүлээж авч тэгээд дээр нь бид нар бол энэ тэлээ хичээлээ явуулахдаа уг нь бол одоо нэг студ тайз маш хэрэгтэй байдаг альва нэвтрүүлгэнд. Гэтэл бол цэрэнд орж багшвал манай гэрт одоо энэ тайзаа студээ хэдүүлээ одоо болгож болно гэд. Тэгээд тэдний гэр нь бол тухайн үед нэг өрөөгөө ингээд нэг гоё Монгол гэр шиг ингээд чимгэлцсэн бүр хамтай, тоонтой, их гоё тийм зураг. Бас яг тэр Монгол гэрт ороод ирсэн юм шиг тийм сэтгэлээр тэгээд их Монгол ахыг бүрдүүлсэн ийм гоё эд хэрэгсэл тавьдсан байсан. За ингээд зөв байрлсан учраас бол энэ хуугч ингээ сайхан тогтож байна тийм ээ. Энэ хооронд зүүн гар талд байгаа энэ хоорны чинь хэмжээ бол ингээд найс цаашхын хэмжээ бол өөр нь чинь биеинд их налуу биш, гэдэргэн биш. Бас энэ ингээ сайхан тогтох ёстой. Тэгээ бид нар тэнд анх энэ морин хуурхаа тэлээ хичээлийг эхэлсэн юм а. Айл өрх болгоны морин хууртай болгох санал санаачлагыг гаргаж Монгол улсын ерөнхийлөгч одоо дэмжснээр өрх хуурт морин хуур заалж энэ арга хэмжээ манаас өргөн дэлгэр сайхан болсон. Завламаар 2015 онд Монгол улсын ардын жүжигчин цол эмэг нэрнтэй цолыг хүртэж Баян уус төдийгүй өмнө Говь аймгаас одоо хамгийн анхны ардын жүжигчин болсон
нутаг орондоо хайрлагч хүндэгдэг. Нутаг орныхоо одоо хайрыг бол бас ийм сайхан алдраг аюутай ахмад хүн байгаамаа. Ингээд цэрэн дорж өгш бол ер нь бол их Монгол өв соёлоо гэсэн чин сэтгэлтэй. Ер нь энэ Мариун хуурыг тэрч бүхэр Мариун хуурын чуулгыг анх байгуулахад бол өөрийнхөө одоо тэг гар бие санал санаачлагаар бол анх одоо энэ Мариун хуурын чуулгыг байгуулахад гар бие оролцож явсан юм хүн. Тийм учраас энэ Мариун хуурын хөгжил Монголын энэ одоо язгуур урлаг өв соёлын хөгжилд бол одоо цэрэн дорж өгш маань оруулсан хувь нэмэр асар их гэж би бодож явдаг. Мариун хуурын чуулга байгуулна гэж яриа гарсан ба. Тэр үед бол манай Жанцсан нор Батчуулган бүгдээр байж ирсэлж байсан. Анхны санааг бол цэрэн дорж гаргасан. Би засгийн газрын хэрэглэх газарт соёл урлагийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан засгийн газрын референтээр ажиллаж байсан юм аа. Энд ажилд ороод байж хат над дээр цэрэн доржгаа ирж уулзсан. Цэрэн доржгааг бол одоо өрөөлж магтаалж Мариун хуурч гэдгээр нь таньдаг өөр цаашгүй байсан. Тэгээд цэрэн доржгаа надад энэ Мариун хуурын одоо энэ чуулга байгуулах ач холбогдол одоо энэний талаар их ярьж ухуул синхруулсан л дээ. Намайг бол одоо л өвөр Монголд бол одоо ингээд чи болохгүй зөндөө олон Мариун хуурч баг мянгаад Мариун хуур цуглуулчаад ингээ яаж ийн. Гэтэл одоо Мариун хуурын өлгийн нутаг Монгол нь өөрөө ингээ Мариун хуураа анхаарч чадахгүй байна гэдэг ч юм. Энэ дээр та нар одоо тусалж дэмжиж засгийн газраас зах шийдвэр гаргуулж өгөөч гэж. Тэгээ би чамар шийдвэр гаргах хэрэгтэй байна. Би таныг одоо энэ асуудлыг хариуцсан шатар сайд орлог жавтай уулзуулж гээ. Та орлог жав сайдад сайн саналаа танилцуулаарай гэсэн. Тэгээд тэр ясаар болоод танилцуулахад орлог жав сайд бол шууд дэмжсэн, зөвшөөрсөн. Өнөөдөр дэлхийн дахинд Монгол гэдэг нэрийг дуурсгаж байгаа. Монголын ард түмний гайхамшигтын хөгжимчдийн ур чадварыг гайхуулж байгаа Мариун хуур чуулгыг үндэслэхэд бол цэрэн доржин оруулсан гай бол маш их. Энийг бол мэдэх ч юм би, мэдэхгүй ч юм би. Хамгийн анх ер нь Мариун хуур чуулгыг байгуулъя гэдэг санааг бол цэрэн дорж гаргасан. 1989 онд төрийн хошигчнал ардын жүжигчин Насгийн Жанцсан нар хөдөлмөрийн Баатар Монголын хөгжмөс хорчны холбооны дарга багт алт намар хөгжмийн наадмыг бол Мариун хуур наадам болгож анх удаа тайзан дээр 108 хуурч сууж урлагийн гавьслан сэдийш өдрөгдөж байсан. Энэ ясглээд энэ Мариун хуурын төв байгуулагдаж Мариун хуурын төвийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ Мариун хуур чуулгыг байгуулах юмсан гэдэг санаа бол энэ хүнд төрсөн. Тэр ч тийм ч учраас одоо тэр удирдах том байгууллага засгийн газараар орж энийг хэрэгжүүлсэн. Өнөөдөр Мариун хуурын чуулга маань ямар байна вэ гэдгийг бол бид бүгдээрээ мэдж байгаа. Энэ бол Монгол түмний бахархал. Ийм их ажлыг хийсний дараагаар Мариун хуурын чуулга бол одоо өнөөдөр үнэхээр л одоо цэрэн дорж санаачилсан. Гэхдээ энд бол ганцхан цэрэн дорж биш гэдгийг бид мэдж байгаа шүү дээ. Тэрийн шагнал ардын жүжигчин маань Алдар Туучхан Бодоржин Жамин багш маань байж байна. Одоо тэрийн хөдөлмөрийн Баатар тэрийн шагнал ардын жүжигчин тэрийн хошигчналт ардын жүжигчин Жанцсан нар байж байна. За тэгээд хамгийн гол нь бол Монгол улсын ардын жүжигчин манай нэр туурч удирдаач Цэндийн Батчулан энэ санаачлагыг хүлээж авч хөгжим бүжийн дунд сургуулийн дотор байрны 2 давхарт хүүхдүүдтэйгээ маасал талхай идээд бутаатай шүлээ уугаад энэ чуулгыг анх байгуулжсэн тэр цаг үеийг бодоход бол үнэхээр өнөөдөр бахархалтай сайхан үйлийг хийжээ гэж ингэж хэлмээр байна. 1992 он тун амаргүй жилүүдэд хэд хэдэн хүмүүс санаачлаг гаргаж Мариун хуурын чуулгыг байгуулах талаар хөөцөлдсөн. Ялангуяа манай одоо нэртэй ерөөлч магтаалж цэрэн доржгаа их үр гүйцэтгсэн гэж бодож байна. Мариун хуурын чуулгыг дэлхийн олон газар хөгжимтөхөд үнэхээр их хүчин зүтгэсэн дийлэнх хүмүүсэнд сууж байгаа. Төрийн хаан хуур зохиогч төрийн хаан хууртай болъё Монгол улс гэж яриа өгсөн шүү. 92 онд цэрэн дорж байгаа ирж төрийн хаан хуур хийх тухай яриад одоо Монголын нууц төвчөнд төрийн алтан хуур гэж байсан гэдэг. За тэр алтан хуур одоо асран одоо алга болсон байна. За тэгээ одоо энэ ардчил ийм сайхан шин цаг үе ирж байна. Хуучин ёс заншлаа бас сэргэе. Тэгэхээр алтан хуур гэж одоо ямар хуур байсан байх уу гэдэг талаар хоёулаа бахан ярьж суусан. Тэгээ одоо алтаар хийсэн байж магадгүй юм. Алт шиг үнцэнтэй байсан байж одоо дээдэлж байсан байж магадгүй. Тэгтээ одоо алт 9 эрдэн шингээсэн ийм сайхан хуур хийгээд. Тэгээ ямар хуур байх вэ?
модон цартай одоо хуурчин бол одоо ерөнхийдөө морин хуурчин модон цартай гэж ойлгож ирсэн байхгүй одоо сүүлийн үеигтэй бол. Тэгэхээр уламжлалаараа бол ийм морин хуур, төрийн хан хуур бол тийм ширэн цартай, адуунаас үүдэн жавхцтай тийм байх нь зөвөө гэж. Эртний сайхан их хааны одоо төрийн дуулалын эхнээс дууллаа. Цэрэн дурсууч өөрөө морин уран төвийн дэд тэргүүн байсан хүн. За дэд тэргүүн байхдаа энэ санаачлагыг гаргаад за тэгээд төрийн хан хуур гэдгээр нэрлэлсэн ирсэн. Нэрийг өгсөн. За та яагаад хан хуур гэсэн чи одоо алтан хуур гэдэг тухайн үед нэрлсэн байна. Одоо сагт болоод хан хуур гэж нэрлэе гэж. За тэгээ яг ямар байх вэ гэдэг одоо ингээд ярилцаасан ширэн цартай байна, адууны сүлэн завцтай байна. Уламжилтай байна. Хийс суралдаан барий. За тэгээд ядамсрангайн өвгөн хуурч ирсэн сайхан дург байдаг. Ёс заншил ахуулсан. Одоо тэр морин хуур нь ямар байсан юм бэ? Морин хуураа яаж тоглодгийг, сууж тоглодгийг юм уу? Сандал дээр сууж ингэж цохор тоглодгийг юм уу гэж зогс тоглодгийг юм аа. Одоо энэ чинь бүгдийг одоо ингэж хаалгаж үлдээсэн. Хувцас ёс заншил нь ямар байсан юм бэ гэж. За энэ хөгж одоо зургийг бол одоо барих нь зүйтэй байхаа гэж. Бас жам багшийн талаар бас зөвлөсөн. За энэ төрийн хан хуурыг ер нь цэрэн дэрж байгаа санаачлах ерөөсөө. Дэлхийн одоо хүндрэлтний өв соёлд Монгол туурхтны оруулсан их соёлын сор гэвэл одоо морин хуурыг хэлэх ёстой. Тэгэхээр нэгэнт бид дэлхийн өв соёлын хэмжээнд ярьж байгаа болохоор морин хуураа Монголын төр өөрөө давын өмнө их дээдэлж хүндэтгэх учиртай байсан юм аа. Тэгээ энийг одоо манай соёлын гавьяас зүтгэлтэн гэрүүлж магтаалж хуурч цэрэн дорж байгаа санаачлаад тэгээд одоо Монгол улсын төрийн тэргуунд тэр өөрийнхөө санал бодлыг айлтгсан төрийн их ордны хөргөөний хойморт одоо хан хуурыг залъя гэж 1992 онд зарлиг болгосон хэрэг ерөнхийлөгч. Төрийн хан хуур бол ёс заншлаа сэргээж эхэлсэн тэр цаг үеэс л одоо хамгийн анхны одоо тийм уламжлалаа сэргээж эхэлсэн тийм санаачлага байсан юм. Өчигдөр төрийн хүндэтгэлийн өргөөн төрийн их хан хуур залах ёслол төрийн их хан хуурыг уран гартан улан баяр баясгалан улсын гавьяас жижигхэн бачлуунаар хүндэтгэлтэйгээр залж авчирхад морин хуурын төвөнд ерөнхийлөгч цэрэн дэрж ухтан авч хадаг орон ардын жижигхэн төрийн шигналд жаминд гардууллаа. Эрэгтрийн маань нэгэн нандин эрдэн эгшгэлэн тих хан хуурман төмөн олныхоо сунарыг мэлан төвшин хийг эрхэмлэн дуурьслаа. Ийхүү төрийн их хан хуурыг гүн хүндэтгэлтэй залж хөгийг тэгшиллээ. Дэлгэр Монгол орны дуучин эрдэн хуурман дээдэлж ирсэн шашдар содар эрдэн хуурман хууртай Монгол нутаг хотог оршхийн үлзийтэй хонтой түмэн эрдэн хууртаж ирсэн заяатай. Багшаас алдарт хуурч ардын жүжигчин жамин гой төрийн хан хуурын хөгийг тэгшилнэ. Хөгийг тэгшилнэ. Эрх төрийн мэн нэгэн эрдэн эгшгэлэн дих хан хуурмын төмөн олныхоо сонрыг мэлааж төвшин хийг эрхэмлэн дуурьслаа. Эртний Монгол туурга нэг таны эрэмгийн үеийн гайхан дуулал өхөө Монгол сүрэг өргөсөн хөлгөн ихэ далай туйласан. Харвадалхи дэрнэ дуурьсан агуу цодын хоттог аршахой хоттод түмний зүрхэнд шингэсэн нууц тавчаа биширэндээ 2000-аад оны ихэнх үед цэрэнд орж байгаа маань манай шинжлэх ухааны академи дээр хүрэлцэн ирж академич аман зохиол судлаач манай нэрт эрдэмтэн цогоолж хорлоогоод одоо хадаг орж шав орж
Тэгээ аман зохиолын нэг нэлээд гол төрөл зүйл болох магтаалын төрөл зүйлээр эрдмийн ажил хийе гэж ийм одоо бэлэн материалтай байна гэд. Нэгдүгээр тул тэр хүн өөрөө олон жил магтаал ерөөл хайлсан, судалсан, цуглуулсан. Өмнөгөө аймагч гэсэн магтаал ерөөлийн өлгийн нутаг байсан учраас ариун баялаг материал байсан байх. Өөрөө түүн дээр уламжлаад өөрөө магтаал зохиодог, өөрөө ерөөл зохиодог ийм хүн байсан учраас энэ ажил нь бол хийхэд бас түүн дөхөн болсон байх гэсэн санд. Тэгээ 2000 оны ихэнх үед Актемж бие хорлоогийн удирдлагаар одоо энэ хуур магтаалын бадрал туян гэдэг сэдвээр одоогийн манайхаар бол дэд эрдэмтний доктрин зэрэг хамгаалсан юм байна. Тэгээ энэ ажилдаа бол хамгийн гол нь одоо анхудаа магтаалын гарал үүслийг Монгол хүний тэр дундаа төв алах говь нутгийн одоо нутгаас хүний гарал үүсэлтэй холбогдсон гадаадын болон Монголын эрдэмтдийн тэр хүний гарал үүсэлтэй холбоотой судалгааг магтаалын гарал үүсэлтэй холбож магтаалын гарал үүслийг тогтоохыг оролцсон. Нэгдүгээр үлдэхтэй ийм ажил сайн ажил хийсэн. Хоёрдугаарт нь бол одоо Монголын аман зохиол судлалд магтаалын төрөл зүйлийг ангилах, төрлөөр нь яаж ангилах вэ, ур чадвараар нь яаж ангилах вэ гэсэн ангиллын оролдлого хийсэн. Гуравдугаар бүлэгтээ бол магтаалыг хэрхэн магтдаг вэ? Одоо хуургүй магтах уу? Зүгээр одоо хөгжимгүй амаараа магтах уу? Яаж магтдаг вэ? Энийг яаж хөгжиж ирсэн? Ерөөлөөс ямар холбоотой юм? Магтаалаас ерөөл үүссэн гэж үздэг байхад тэр хоёр зэрэг үүссэн үү гэсэн олон янзын үзэл одоо нэг өөрийн эзэмлэгээний тайлбар хийж энэ одоо ажлыг амжилттай хамгаалтнараа бол Монгол ардын аман зохиолд магтаал судал гэдэг энэ зүйлийг хинээр бий болгосон. Тэгээ энэний үр дүнд ч гэсэн хойштын залуу судлаачид бол одоо Өмнөговь аймгийн магтаалч өрөөлж Оргогойн ганц сэдв зохиол гарсан, Өмнө Говийн магтаалчдын тухай дагнсан бүтээлүүд гарсан. Энэ замналыг Цэрэнд орж байгаа маань энэ ажиллаараа тавьж өгсөн. Тэгэхээр бол энэ Цэрэнд орж байгаа маань зөвхөн магтаал ерөөл хэлээд байдаг хүн биш, магтаал ерөөлийн судалгааг хийгээд түүнд одоо бас өөрийнхөө одоо яаж хөгжиж ирсэн, цаашид яаж хөгжих вэ, одоо байгаа байдал нь ямар вэ гэдэг ийм үнэлтийг өгсөн. Ийм одоо нэлээд далайцтай өргөн сэтгэж ажиллаж байгаа хоон гэж бид бод тийм аа. За энэ Цэрэнд орж байгаад бас нэг онцлог тал байдаг. Өөрийнхөө үр хүүхдүүдэд бүгдээрэнд нь ерөөл магтаал мориу хуурыг сургасан байгаа, уламжлуулж өглүүлсэн байгаа нь бол ер нь маш их ховор сайхан авьяас үйлгээ хөгжүүлж яваа, өглөөж яваа ийм хүн байна. Энэ Цэрэнд орж байгаа болоод энэ ардын бэлэг зүй, энэ ерөөл магтаалын талыг хөгжүүлэх талаараа бол ингэж багаараа ажилдаг. Одоо хүүхдүүд нь аав ээжтэйгээ хамтран ажилдаг. 8 настайгаас эхлээл манай гэрт нэг цахилгаан товшоор гээл. Тэгээ нэг аавын ном байдаг гэсэн. Хуурын их шиг гээд. Тэн дээр нэг алтан говь магтаал гээл тэрийг нөө сургуульд орсон гэсэн гээд юм уншдаг болсон. Тэгээ тэрийг эхлэж хийжлээд тэгээ тэр цахилгаан товшоор гэдэг хөгжим дээр анх аавын зохиосон алтан говь магтаалыг уншиж эхэлсэн. Тэгэл нөө аав ирээл одоо энэ дээр ингэж дарах хэрэгтэй, энэ дээр ингэж хэрэгтэй, үгүй ингэж хуваарлах хэрэгтэй гэж бүх юм нь хэлж игэл. Тэгэл нэг ингээл уншаад шийжлээл тэгэл одоо сургуулийн орлогын үзлэгт ороод ингээл бас нэг тодорхой хүмүүсээс үнэлэмж аваад ирэхээр
улам урамшаал уншаал дуусгаас хүмүүс дахиулна. Тэгэхээр зайлшгүй дахиад өөр юм тоглох хэрэгтэй болоод тэгэл нөгөө тооны ингэр дээр гээл ерөнхий нэг аятай тэгэл тэрэндээ бас өөр юм гоё шүлгүүд хийгээл тэгж уншдаг байсан. Тэгэл сүүлдээ хуурах гоё санагдаад нэлээ хойноо хуурч одоо 10 хэдтэй болсон байна. Сургуульд орж ирээл тэгэл хууран дээр хаялгуулж хэлээл. Тэгээ аавтаа нөө цуг байх орчин байнгал тэг ингэнийгээ ингэж хөрөөд ингэж унш үгээ ингэж хуваарл ингэж аав одоо хөгжим дээр ингэж аав ингэж хорш гээл. Тэгэл тэр байдлаар ер нь явсаар байгаа сүүлдээ гоо бас уралдаануудад бас ирүүлж магтаачтай улсын уралдаанууд болоод тэгэл уралдаанд ороод эхэлсэн. Одоо багшуулаад ингээд соёл урлагийн сургууль багшлаад ирэхээр одоо яалч би шавнар байна. Тэгэхээр би өөрөө хуур заадаг учраас, морин хуур хөгжим заадаг учраас морин хууртай холбоотой одоо нийтлээ хаврдаад байгаа энэ ерөөл магтаалыг бас ингэж уламжлуулах ийм ажлыг бас байнга бодож явдаг. Одоо байнга ингээд хажууданд байгаа яваад тахлаар тэр ерөөл магтаалт нь илүү гоё уусаад илүү дуртай болоод тэгээд олон хүмүүсийн өмнө гараад тоглохлоор зэрэг тэрнээс урам зориг аваад тэгэл ер нь аавтайгаа багасаа хамт тоглолт хийж явсаа. Аав маань бол ер нь хувь хүнийхээ талаас бол маш сайхан сэтгэлтэй. Хүнд ер нь бараг санддаг. Одоо хамт ажиллаж байгаа хүмүүсийг бас банк хөгжүүлдэг. Өөрийгөө хөгжүүлэхээс гадна бусдыг бас хөгжүүлдэг. Өв соёл уламжлалаа дээдлэхээс гадна өөрийн биеэр бас үлгэрлэн харуулдаг. Жишээлбэл Монгол дээлээ сайхан өмсөн, гэр орноо хүртэл сайхан Монгол ахуйгаар ингээд тогтжуулах. Энэ мэн одоо биднэрт одоо ингээд Монгол гэдэг одоо хэдийгээр дөрвжин юм байшин сууж байгаа ч гэсэн Монгол гэрт байгаа. Энэ мэн одоо Монгол хүн гэдгээ илүү их мэдэх. Энэ дотроо ингээд уран бүтээлээ хийгээд одоо илүү ахуй талаасаа одоо дутагдж байгаа энэ орчин үед дутагдж байгаа зүйл юм сайхан нөхөж өгж байгаа юм болов уу гэж боддог. Тэгээд аавынхаа энэ сайхан ерөөл магтаал одоо уламжилж аваад явж байгаа. Уламжлалт ёсоор өргөө гэрийн жаврыг үргэж хөхлөөжилтээ төр төвшин төмөн олон амгалан байхыг бэлэгдэн ардын жүжигчин Монгол Улсын соёлын гавьяач зүтгэлтэн ерөөлж магтаалж цэрэнд орж түүний хүү хуурч соёл эрдэнээр төрийн хан хуурыг цэнгүүлсэн юм а. Эцэг тэнгэрэ ихэ газарта эцэн Чингис хараа сүлдэнд юусэн цагаан туганда сүстэндээ дэждавия. Хоёр хүүгэн одоо бас нэг хоор татдаг болж Түмэн олны өмнө бас аядуугаан өргөдөг болсон gibi одоо их баярлаж явдаг. Энэ бол яг юм оюун нутгийн ард түмний дээр ерөөл магтаал гэдгийг лач гэж юу болж байгаа. Ээж минь жонон хармарны таялгуу дардаг байсан да. Тэр морины аялгууг их чагнаж өссөн болохоор миний амьдралын одоо юм утгач юу бол морин хоор юм. За би цэрэнд орж тайгон анх танилцахдаа морин хуурч хүү юм, ерөөлч магтаалч хүү юм гэж юусаа мэдээгүй. Би Монгол Улсын их сургуульд конкурс өгөх гэж байна. Надад нэг тусалж өгөөч гэж байхад нь би конкурсанд тусалцаа үзүүлээд тэгээд тэр цагаас хойш би тэр одоо танилцаад өдий 50 гаруй жил хуйлаа амьдарч байна. Хамгийн гол цэрэнд оржийн одоо энэ баримталж явдаг зүйл гэвэл энэ Монгол улсынхан ардын урлаг зан заншил лиг бол одоо дээд зэрэгээр шүтэн биширч явдгийн гол илрэл нь бол одоо манайх Монгол орчин үеийнхээ орон сууцнд Монгол гэрийг тохируулан оруулсан гэсэн номер 1 патент 1993 онд авч байлаа. За цэрэнд оржийн бас нэг сайхан хэлэх зүйл бол маш нямбай, цэгцтэй бүх зүйлийг бол ерөнсөн цэгцтэй байх тал дээр бол ерөөс цэгцэрсэн хүн гэж одоо хэлэхэд
болох ийм нямбай хүн байгаа юм. Ар гэртээ бол маш их үлгэр дуурайлтай ийм хүн юмаа гэж би бодож явдаг да. Зөв аргаар одоо яг ийм байх ёстой, тех ёстой гэдэг дандаа сайхан тийм зөвлөгөө хүүхдүүдийн тийм зөв зарчимтай тийм байдлаар бол хүүхдүүдэд өсгсөн. Энэ хуурыг чинь бол би авч яваа юм биш, хуур намайг авч яваа юм гэсэн үгийг бол байнга хэлдэг. Хуурандаа их маш хайртай ийм хүн байгаамаа. Сарэлдөржиг бол артын жүжигчин нэгээс гадна артын дипломатичний байсан хоёр улсын хоорондоо найрсаг харьцаа хөгж ирэхэд маш их бүлэгээр ороосон хүн байна. Малчин удмын хөв цэрэнд орж Монголынхоо язгуур урлагийг хөгжүүлэх буянтай энэ ажилд олон 10 жил уяггүй хөдөлмөрлөж улам дэлгэрүүлсний ачаар Монгол гэдэг нэгэн нэрийг ертөнцөд дуурсгаад дэлхийн олон оронд аялан тоглож хуур юугаа уянгалуулан уяхан замб твийн наран дор морин хууртай ханьсан явна. Монгол улсын төрийн хаан хуурч хоёр хүүгийнхээ хамтаар ан хуурыг шиглүүлэн Монгол төрийн дахилгатай 12 хан хайрхан улаан магтаалыг хайлна. Хан хөхүй алтан таван богд алтан хөхүй сотай хайрхан юугаан ашиг мөнхөд өрөг номзээ ачивэдэ хайрна. Хамаг Монголын их шүлээ орхон халдун богд хан ноён уул хайр хадминэ төр ясыг ивэтүвэ тэнгэрийн дор ясдомо. Модар эрдний морин хуур минь тандаа би мөргөнө.